Аваа, буян гэж юу юм бэ? Буян гэж юу? Хүнийг баярлуулж чадах юм бол буянтай хүн бол ойлгосноо. За. За өнөөдөр 2 сарын 3-ны өдөр одоо кино маань 2 кино маань одоо яг мэдлэгэд бэлэн болоод байна. Мэдээж уран бүтээлчдийн уур шаардсан бүтээх ирмэлцэл хийх хүсэл нэлээд давдун бид нар хийлээ. Нэлээд ядарч бас хийлээ. Хэнэгэ надаас асуужарч байна уу? Худал хэлэхгүй тул би хурамчаа энэмсгэлнэ. Хүний амь гэдэг бол маш чухал те. Өнөөдөр мөнгөтэй хүн бай, мөнгөгүй хүн бай, ер нь аль ч нэгэнд амь гэдэг бол маш чухал. Тэрийг бас тодорхой хэмжээгээр харуулж чадсан кино байгаа. энэ кино юугаар онцгой гэвэл драма чиглэлийн кино. За тэгээд дээр нь хамгийн гол нь одоо энд өөрт толгойсон эцгийн тухай те. Ерөөсөө аав хоёр амьдрдаг энэ хоёрын амьдралын тухай гарч байгаа кино гэхгүй. Миний хөө. Энэ насанда мянган дүүт Энэ хоёр аймаг гэдэг киног хүн үзснээр юу авч үлдэх вэ гэж. Тэгэхээр тухайн хүн өөрөө гэсэн тархитай байдаг. Өөрийн гэсэн ухамсартай байдаг. Өөрийн гэсэн боловсролтой байдаг. Тэгэхээр энийг л энэ киноноос өөрсдөө онцлог олж хараасаа гэж. Ер нь бол найруулагчийн хэлсэн замчааны дагуу ажилласан. Ямар ч байсан найруулагчийн хэлэх гэсэн санааны дагуу төхөж очихыг маш их хичээсэн. Тийм болохоор мэдээж тодорхой хэмжээний хичээл зүтгэл гарсан. Монгол контент компани 2015 оноос эхлээд кино салбар руу орсон байгаа. Кино салбар руу орж байгаа учраас бидний хувьд бол маш шин. Тэгээд бид нар ерөнхийдөө сонгон шалгаруулалт хийдэг. Тухайн үед те манайх одоо кино дараагийнхаа кино хийх гэж байна. Зохиолчтой, найруулагчтай ураад тэгээд зохиолууд ирнэ. Зохиолуудаас бид нар энэ удаа бол Гамболд найруулагчийн 2 ам гэдэг киног сонгосон байна. Өнөөдөр нийгэмд одоо нэг л зүйл тогтож байгаа. Тэр юу вэ гэхээр бие биенийгээ хайрлах хайр те. Биенийгээ хүндэтгэл энээс одоо бүх юм үүсэх ёстой. Тэ? Өнөөдөр одоо хөгжил гэдэг юугаар хөгжих ёстой вэ? Бид нар өндөр байдлаар тийм технологиороо биш. Хамгийн гол хөгжил бол хүний хөгжил байх ёстой. Хүний хөгжлийн бас хүний оюунаас те. Оюун сэтгэлгээ цэвэр байх ёстой. Тэрнээс л одоо хөгжил эхлэх ёстой байхгүй. Гамболд найруулагчийн бүтээлийн онцлог гэд харахаар өнгөрсөн кинонуудыг үзэхэд бол яалтчгүй нийгэмд болоод байгаа тэр бохомдод нийгэмд болоод байгаа асуудлуудыг бүр ингээд амьд болгож гаргаж ирдэг байхгүй. Тэгээ Гамболд найруулагчийн үзсэн киног ингээд үзэхээр бүр яг л ингээд тийм нүдэн дээр харагдаж байгаа юм чи тэр амьдрал. Тэгэхээр тэр яг тухайн болоод байгаа нийгмийн асуудлыг тийм маш бодтойгоор бүр ингээд амьд болгож чадж байгаа юм л юусаа ялгаатай. Нийгмийн бараан тал гэж. Энэ байгаа амиг ил гарахаар бараан болчтой юм гэж тийм. Үгүй л дээ. Энэ чи ерөөсөө бүх нэм хасгам өөрөөсөө байж идэг байхгүй. Тэгэхээр энэ яг ч нөхөр би олж харж хийгээд байгаа биш. Хүмүүс тэрнээс сухтаад хөнгөн юмдаа дурлаад байгаа юм шиг. Энэ бараан ч их болоод игвэл бараан их байх юм бол дэмэл авах гэж боддог учраас энэ бараан багсаасаа гэж би хийдэг. Бараан ч яг энэ зүгээр байдаг л амьдрал. Хоёр айн. Уран сайхны кино 2 дугаар сарын 3-наас бүх кино театруудаар.